90-ад оны дунд үед Солонгост ирсэн монголчуудтай харьцуулахад одоо ажиллаж байгаа монголчуудын ихэнх нь сул дорой, бүдүүлэг, хүний ив олж чаддаггүй, бусдтай туслах нь битгий хэл өөрийгөө ч авч явах чадваргүй арчаагүй болсон юм шиг санагддаг. Энд гудамжны амьдралтай монголчууд элбэг харагдах болж сандал дээр унтаад л бороо орохоор шүхэр гаргаж дээрээ барьчихад үргэлжлүүлээд унтчил байдаг. Өмссөн зүйлс нь авах юмгүй. Бүгд найрамдах Солонгос улсад бизнес эрхлэгч гээ. Энд ажиллахаар ирж буй монгол иргэд солонгос хэлний тодорхой мэдлэгтэй ирж байвал ажил олгогчид гэхээсээ илүү өөрсдөд нь хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлэн өсөж ядарч байгаагаа, өвдөж байгаагаа хэлж чаддаг байвал маш сайн. Ансааны таасан хайрцагны үйлдвэрийн эзэн И. Монголчууд бидэнтэй царай зүс адил зан ааш төстэй байдаг бөгөөд дээр үеийн солонгосын хөдөөний хүнийг санагдуулдаг. Хүн сайтай, даруй төлөв, шодрог зантай ажилсаг хүмүүст бол ажиллахад хүндрэл байдаггүй ч хагас бүтэн сайд энэ хавьд байдаг Монгол хоолны газар очин архиун мөнгөө дэмий үрдэг. Монголчууд гар утсаа байн солиод байдгийн учрыг нь ойлгодоггүй. Солонгос хүмүүс нэг утас авсан л бол тэрийгэ 5-6 жил эвдэрч гэмттэл нь хэрэгэлдэг. Совондох вакуум цанхны үйлдвэрийн менежер А. Хүн тогтохын аргагүй байранд маш хүнд хортой ажил хийлэгдэг. Вагончигт олноор нь амьдруулдаг газрууд бий. Жижигхэн байранд олноороо зэрэгцэн унтаад эргэхдээ 1-2-3 гэж байгаа зэрэг иргэдэг хүмүүс байхад том үйлдвэрт ажиллаж зочд будал байрлан амьдардаг хүмүүс ч бий. Жижиг үйлдвэрүүдэд ямар нэг байдлаар хүнээрх байнга зөрчигдөж байдаг бөгөөд харамсалтай нь ихэнх монголчууд тийм үйлдвэрүүдэд ажилладаг. Ансаан дахь Монголын хөрөнгө оруулалттай компани захирал Т. Энд ирсэн монголчуудын дунд ходоод нойр булчирхаа зэрэг хоол боловсруулах хэрэгтний эмгэг, цагаан мах эргэх өвчлөл элбэг тохиолддог. Уг нь боломж байвал энэ талаар тусгай эмнэлгийн мэргэжилтнүүд судлаж, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч байвал маш хэрэгтэй зүйл болох байх. Ийм өвчин бараг л хүн бүрд байд. Ажиллах хүч зууршлах товчоодын төлөөлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс. Энд мөнгө гудамд нь овоолгоотой байдаг гэж зарим хүмүүс боддог. Завж байж хэдэн вон цуглуулдгийг ар гэрийнхэн нь огт ойлгодоггүйгээс энд байгаа олон хүн сэтгэл санааны дарамт ачаалттай байдаг. Ансаан дахь Монголын хөрөнгө оруулалттай компани захирал Т. Илүү цагаар маш их ажилуулдаг мөртлөө илүү цаг ажилласан хөлсийг нь өгдөггүй, хоол байраар хангадаггүй, зоддог, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтад оруулдаг, хүчирхийлдэг гэх мэт асуудлууд маш их байдаг. Гимпо дахь Монголын хөрөнгө оруулалттай компани захирал Ц. Солонгосын засгийн газар гадаадаас ажиллах хүч авах хуулинд цалин хөлс, ажлын байрны нөхцөл, ажлын байраа сонгох, солих асуудлуудыг хангалттай тусгаж чадаагүй. Гадаад ажилчид ажлын байраа 3 удаа солих хэрэгтэй ч хөдөлмөрийн гэрээг ажлын байранд ирэхээс өмнө байгуулдаг ихээхэн учир дутагдaltaй. Хууль бусаар ажиллаж буй иргэдийн хувьд байдал бүр муу байдаг. Ансаа хотын Үн сүмийн пастор И. Ажлын байраа 3 удаа солих эрхээ эдлэх тохиолдолд өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн эзнээс тодорхойлт авах ёстой ч өгөхгүй эсвэл муугар бичиж өгөх нь тэр бүхэл энэ хүн зүгтаачихлаа гэх нь бий. Гимпо дахь Монголын хөрөнгө оруулалттай компани захирал Ц. Оногцсон ажлаа сайн хийгээд л явах юм бол цалин өндөр, авах боломж яг л адил байдаг. Урьд сард 1.3 сая воны цалин авсан бол дараа сар нь сайн ажиллаад 1.5 сая воны цалин ч авах боломжтой. Ансаан дахь цайсан харьцагны үйлдвэрийн эзэн. Манай элчин сайдын яамны консулын хэлтээс орон тооны хувьд хангалтгүй. Консул 1-р найрын бичгийн дарга, консулын ажилтан гэсэн 3 хүний орон тоотой. Консулын ажилтан маань өдрийн туршид Монгол улсад зорчих виз олох ажил дээр суудаг. Консулын хувьд бас л төрөл бүрийн гэрээ хилцэл уулзалт гээд олон асуудал хариуцдаг. Уг нь монголчууд олноороо амьдарч байгаа Солонгос зэрэг улсад хөдөлмөрийн атташаа суулгах асуудал чухал. Гэвч энэ талаар 2-3 жилийн өмнө яригдаж байгаад чимээгүй болсон. Монгол улсын элчин сайдын яамны ажилтнтай хийсэн ярианы тэмдэглэлээс. Их сурвалж бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж буй монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт судалгааны тайлан. Улаанбаатар хот 2007 он.